Зохиолч Дэ Норов. Үүрээр жиргсэн Болжмор. Майхны хаягаар салхи сэвэлцэж дэлгээтэй үүдээр холын одод гэлэлцэн үзэгдэнэ. Гадаа хон яргалан буйд холд адуу янцгаах сонсогдно. Сэрүүн цэнгэг агаар сингэн нөмөрсөн дээр жиндүүлмээр санагдавч бас хөө бүх биеийг илбэн хөнгөрүүлээд явчих шиг нэн таатайжээ. Саран эргэн хургавч нойрон хулчин элдвээ юм бодогдноо. Үерхдэг бүсгүүчүүд оюутны үдшилэг хүүхэд ахуй цагийн дурсамж ер нь юм бүхэн сэтгэлд нь орж ирнэ. Хизээ ингэж нойр хулчаан түмэн зүйлийг эргцүүлэн байснаа ис санана. Зуны амралтаар гэртээ ирснээс хойш аав ээжийнхээ хайрын гэрэлд сэтгэл ханан бүх тайван нойрсдог байлаа. Гэвч бага наснаасаа 10 хэдэн жил сургууль соёлын мөрхөөж олуулаа бужигнаж сурсан хүн буйд хөдөө нутагт уйдах нь аргагүй биз. Тэгээд ч аав нь хонио отролохоор явхад Саран хамт явна гэж зүтгэсээр хээрийн хоймроор хярын зоонд анхны шөнийг өнгөрөөж байгаа нэ. Зуны шүн нам гүм дүнсийн майхны хаягаар салхи сэвэлзэн ил хөл хоригно. Саран дахин эргэн хургаж уртаар амьсгал авахтаа үхэрцээх болоогүй юм болов гэж бодов. Аав дүү хоёр нь гүн ойронд дарагдсан бололтой жигд тайван амьсгалан хөдлөгч үгүй ажээ. Саран мөнөөхөл бодолтой дарагдан харанхуй майхны нурууд үл үзэгдэх нэгийг ширтэнэ. Хаана ихтэй шүнийн шүү уй тайхан дуугарах шиг болов. Тэгсээ шулганан жиргэх Болжморын дуу сонсогдов. Үүрээр Болжмор жиргэхийг сонсоход сайхан шүү гэж хэн нэгэн хүн хэлж байсан шиг санагдана. Хэн хэлснийг бодоод олсонгүй. Шүнийн шуудын дуутай адил мөнөөх дуу дан ихшгэлхүүд хүн дуулж байгааг мэдэв. Ийм эрт хэн дуулж явдаг билээ гэж гайхан бодов. Чих тавин нилээд чагнаснаа яархан өндөж майхнаас гарлаа. Хотолсон хонь харанхуйн дунд дугуйран цайрна. Тэртээ дор цалуугийн хөндөй хүн хийж харлаж түүнээс цааш нүүгэлцсэн браантах уусын дээгүүр барзан хайрхны шилээр үүрийн шаргалт туяа манхайн тэмдгэрчээ. Нам гүмийг эвдсэн мөнөөхтөн үүр шөнийн үнгэн харанхуйд уусан замхарч хаа холд адуу янцгаах сонсогдно. Саран энэ бүхнийг ажиглан зогсноо. Тунгалаг сэрүүн агаар цээж дүүрэн татаж ямар сайхан намуухан юм бэ гэж бодсоор майхны арын гүвээ өөд өгсөв. Тэнгэрт анивч годдын наагур Болжмор шувуу нисэн жиргэх нь хөөртөн агаад баясангүй бодол төрүүлнэ. Тэгснэ хаа нэгтээ хүн дуулах нь дахин сонсогдов. Гүвэн дээр гарвал үүрийн бүгэнгэгийн доогор хавчгийн нурууны нүцгэн зоо дүнхийж сунайн харагдана. Саран бяцхан чулуун дээр цомцойн суугаад алсын бараа ажиглан мөнөөхтөг чагнав. Ирэх хүний цээл хоолой чихэнд бүдэг авч сэтгэл тод сонсогдно. Ямар нэгэн уртын дуу дуулж яваа бололтой. Гэвч Саран уртын дуу бараг мэддэггүй болохоор ямар дуу дуулж яваг нь ялгаж үл чадна. Ямар ч отгой улам яруулсан чангарах тэр дун хаа нэгтээ зүс үтсэн хүнтэйгээ тааралдах адил санагдана. Тэгснэ тэртээ алсад хэрийн нүцгэн зоо дээгүүр нэгэн мөртөн сүүмийн гарч ирэх нь тэнгэрийн хаяаны бүгэн гэгэний наагур тодхон ялгарч харагдлаа. Тэр хүн л дуулж яваа бололтой. Унсан морин салхи сэвэлцэтэл хөнгөн алхахдаа айс нийлүүлэн толгой хайж байх шиг. Үүр шөнийн дуучир дахин нэг дуу эхлэх бололтой. Яруухан цээлэг шиг үүрийн шаргалт хуяан доогор тунгалаг сэрүүн агарт халигэн түгв. Жаахан шаргын шогшоонд нь томоо мухай таслаада. Жаахан түүний аашинд нь сэтгэл их л таслаада. Гих цээлхэн аялгау сэтгэл гэгэлцүүлнэ. Тэр хүн сэтгэлийн дууга дуусаар өөрт нь ирж яваа юм шиг. Саран түүнийгээ харуулдан суугаа юм шиг санагдана. Ямар сайхан дуулна вэ гэж шивгэнэв. Мөнөөхөр дууга өндөрлөн наашлан дөмөлзүүлсээр уулын ард цармын харанхуй сүдэр рүү орон бараа тасрав. Саран түүнийг хүлээсээр чимээ чагнан суусаар л байв. Үүрийн туяагийн гийгүүлсээр мөнхөд мөнөөх дуу уянгалсаар байх шиг санагдана. Төдөлгүй морин төвөргөн шигшрэгний жингэнэн сонсогдов. Тэр хүн ямар нэгэн дууг амандаа гүнгнүүлэн аялсаар хажуугийн хөдлөөр сүүмийн гарч ирэв. Ойртох тусам Сарангийн зүрх хурдан цохилж тэрээр дэрэгдэн ирж дөрөө мултлах юм шиг ичин гүрэн бишүүрхэж хөдлөгч үгүй амьсгах хураан сов. Өтгөн хар хөмсөгтэй, хөдөр хүрэн царайтай, ханхар сайхан эрийн дүр түүний сэтгэлд буuna. Тэрээр
үзүүргүй амьдралын алтан зам. Үйлсийн оргилд биднийг дагуулна гэж намуухан аялсаар дөхөж ирснээ. Хажуухнаар нь өнгөрөхөд хүсэн хүлээсэн хайрт хүнээ ирхэн өнгөрлөө гэж урам хугарахын адил Сарангийн сэтгэл эзгүүрэн үлдөө. Дуу бүдгэрсээр шигширгийн жингинэ намдан намдсаар чимээ тасрав. Гэгээ орон эргэн тойрны юм бүхэн тайван налааж болжмор шуу босон суун жиргэн. Саран аяархан босож хөнгөн шүүрс алдаад майхан руугаа алхав. Орвол аав нь унтиж миний охин яарсан эрт босгоовээ. Хунтахгүй юу гэхт нь цүгээрээ аваа. Сайхан байна шүү гэж хариулаад хувин барин гарч ойролцоох булг руу очив. Янгрийн булаг хэмээх нэртэй энэ булаг анчин нэр оторчин эрэлчнийг ундаалах гэж зориуд бий болгосон мэт аглаг хэрээн оройд дүнхийг хадан хясааны дороос ундран гарч хэдхэн алхам урсаад ширэгний доогуур шингэн алах болох ажээ. Тунгалаг хүйтнийг нь яана. Саран ус руу тонгоон үсээ янзалснаа жижиг халбгаар хутган авахдаа мөнөөх дуу чирийг бодов. Ус авчрын цай чанах хооронд ургах нарыг аживал нэн үзэсгэлэнтэй ажээ. Тэртех улсын хадад сэрвэнгээр улаан шаргал наран алгуурхан мандаж нарны дээхэнтэйг тохмын чинээ үүлийг алтан саагаар эмтсэн юм шиг харагдана. Хэрийн зоонд алгуурхан тусах нарны туяа уулнаас уул дамжуулан тэлсэн хөгжмийн мөнгөн чавтас адил сунаа. Хоттой хонд наран дээж тайвуухан хэвж ганц нэг ямаа захлан идээшлэн. Төдөлгүй дүүн хоноо бэлчээн отоход аав нь ногт ивх гэж морио авчирж хоёр хавх иргэдэг юм бэлөө. Миний охин ганц ардах болов уу? Тэгээд ч би удахгүй дээ. Гисээр алхаж хажуугийн довцог дээр гарan ийш тийш дурандан сууснаа нэгэн морьтой хүнтэй хамт иргэн ирэв. Хоёр морь ойр хавьд харагдахгүй байна. Дээд хэрэг бүрхсэн адуу байна. Тийш айл яваа бах. Гээд хамт ирсэн өвгөнтэйгөө майхандаа орж яриад илгэв. Саран гэрээсээ авч гарсан номоо уншихаар дэлгэсэн авч сэтгэл нь нэгэнд тогтож өгөхгүй хөвөлдсөн. Ямар нэгэн юм мөрөөдөж хүлээсэн шиг агаад хөнгөнхөл морьныхоо гүйн хар алхааны аясаар дуулж яваа эрийн дүр нүдэнд нь харагдан чихэнд нь сонсогдох шиг болов. Аав нь ярианда мүд салах янзгүйд хоёр морийн нэрийг хэмээн шийдээд хазаар барин гарав. Хэрэн зоо дамжин алхаж явхад 4 зүг 8 зовхост бараа алдран цэлийг тэнгэрийн хаяа сэтгэл уужрамагаад үхэр ширэг зөөлөн борогт дэлгэрсэн зөөлийн цэцэг торгоны хээ шиг ингэнэлжээ. Наран ээж уулын нугад адуун сэрэг бэлчээрлэн отрын хонд соргог бэлчээрт налайн харагдан. Хоёр мөр хөтөлсөн нэг хүн давхин айсвэ. Саран цэцэг тастан үнэртэж цөмцөгнөн алхана. Мөнөөхөн ойртон ирвэл түүний ирж яваа хоёр морийг хөтөлж явах шиг ахиулан ажвал нэг л таньдаг царай. Энд чинь хэн блэ гэж бодон тосон зогсов. Өндөр зэгзгэр биетэй хармар унсан хазаар даран жирэлцтэл хатирна. Малгайгаа хоошин дарж халуутсан бололтой ингэрээ задгаа тавьсан гандамл бор дээлтэй тэрээр дэрэгдэн ирэхэд 10 дугаар ангийг хамт төгссөн батам болохыг сая л танив. Тэр эхлэн амнаж үгүй эн чинь сарнуу да сайн байна уу гэж мэдлэв. Саран хариу мэдлэв. Хөдөө газар тэгээд энэ их ярд ийм ганган тогстой дайралдах юм гэж сансангүй шүү. Чи хаанаас гараад ирвэ хэмээн бата баясангүй задгаа инэв. Манай аав хоноо оторлож яваа юм гэж хариулаад Саран санамсаргүй хажуудын сүүдрээ харуул үнэхээр л ганган тогс харагдав. Угаар нь согсойлгон туузаар боож задгаа тавьсан үсэн домбоны бариул шиг сүүдэр дүүсгэн бие бариун нэмгэн носон цамсны цаанаас цээжин биеийн сүүдэр барин тавин бууж буй өргөн шумхтай урт өмдний сүүдэр доошоо өргөсөн хачин харагдахад сэтгэл нь хөвгөө болчихов. Хот газар энэ хувцыг хинч өөлдөггүй бэлээ. Гэтэл хөдөө нутагт ийхүү гоёл нь эзнийхээ төрхийг ийм тод буулгах юм гэж Саран огт сансангүй. Тэр өөрийгөө энэ газар итгээд сонин харагдаж байгаагаа сая л ойлгов. Усын нуувал ёсын дагах учир энэ ажээ. Бат Сарангийн царай хувирахыг ажаад яриагаа хааш иргэснийг мэдсэн бололтой цаа тэр тоглоомч яахав. Чи энд юу хийж явдаг гэлээ гэж асуув. Аавтай хамт дотор хийж явна. Тийм үү. Бат шоолонгүй нээснэ. Танайха Янгрийн булгийн дэргэд байсан майх мөн үү гэж асуув. Мөн. Тэгвэл энэ хоёр мор таних байз? Тийм ээ. Манай адуутай нийлчгээд явахт нь чөдрөндөө хөлөө илээч хвээ гээд аваач өгөх гэж явсан юм. Өглөө нэг майхан харагдах шиг болсон юм аа. Үүрээр адуу залж явсан хүн чи юу? Тийм. Чи яаж мэдэв? Зүгээр л.
Чи их сайхан дуулах юм аа. Тийм шүү. Тун сайхан дуулдаг байсныг чи одоо л мэдж байгаа мó? Гэж бат цаашлуулан тоглоом хийснэ. Харин чи Эрдэм номын мөр хөөгөөд өөр болоо шивдэ. Ямар сурч байна да? Дундал гэж Саран уруухан хэлв. Дунд уу. За найз нь явлаа. Чи морой ав. Би маргааш танад хоёулаа өнжин хонон хөөрье. Сонин ихтэй шүү. Хоёулаа 2 жил уулзсангүй гэж инээн хэлээд хоёр морийг нь орхин тэртээ гарыг бүрхэх бэлчээрдэг адууны зүг давхин одов. Саран түүний хойноос удаа ширтэн зогсоход уулын орой дээр гарan морныхаа амыг татсан бат хөх тэнгэр дүүлэн отохоор зэхэж байх шиг санагдав. Саран морой хөтлөн майхан руугаа алхахдаа батыг бодсоор л байв. Бат их л өөр болсон юм шиг. Гэтэл юу нөр болоо вэ гэхэд царай нь бурлаж цээжин жаахан өргөснийг эц тооцвол огт өссөнгүй. Үүрээр дуугийн чагнан сэтгэл алдар суухта хинч харсан бахархмаар ханхар сайхан нэрийг төсөөлөн бодож байсан нь намхан давжаа биетэ бат байжээ. Гэвч нэг л өөр болсон ажээ. Юу түүнийг өөр харагдуулсныг Саран бодоод олсонгүй. Бат Саран 2 дунд сургуульд 6 жил тохоо нийлүүлэн сууж ижил дасал болсон билээ. Бат сурлагадаа их сайн хүүхэд байв. 10 дугаар ангийг онц төгсгөд багш нар магтан саашиж дуртай дээд сургуультай яв гэсэн билээ. Саран үүнд нь баярлаж өөрөө малын эмч болохоор шийдснээ хэлжээ. Тэр хоёр бусдаас илүү дотн уярхаж хүнд хилдэггүйгээ хилэлцдэг. Заримдаа өчүүхэн юмнаас болж хин хиндэ дуу хурааж царай буруулвч дорхноо л хин хинээ үгийлж байгаагаа ухаан эвлдэг байлаа. Гэтэл Бат Сарантай хамт оюутны ширээнд суухыг хүссэнгүй. Хөдөө гарч адуучин болно хэмээн зүтгэж саналаа өгсөн байжээ. Саран түүнийг кичнээн ятгаад ч нэмэр болсонгүй. Харин хариуд нь хамж явж малчин болохыг гуйжээ. Саран түүний үгийг огт халгаасангүй. Дуртайгаар чи яв. Тэгвэл чи малын эмч болоод манай суманд суугаарай гэж аргадангүй хэлэхдээ сургуулаа төгсвөл хаана ажиллахаа их орон мэдэх байлгүй дээ гэж цэцэрхэв. Хоёул загтлаар үргэлж харилцаж байя л да. За болвол бичиж болох юм. Тэгэхэд Батын нилээд дуугүй сууснаа. Хүрээр болж мөрж иргэх сайхан шүү гэж хэлээд санаа алдсан ажээ. Ингээд л Саран оюутан Бат адуучин болов. Батын загтлын хариуг Саран бичих гэж хичээсэнгүй байсаар 2 жил болоход хэл чимээ тасарчээ. Харин энэ хавар тэргүүний адуучин Батын зургийг сонноос үзээд сайн л яваа юм байна гэж боджээ. Саран энэ бүхнийг эргцүүлэн бодсноо майхандаа ирвэл 2 өгний яриа эд халуун дээрээ байв. Аав нь түүнийг хараад яриагаа түр завсарлав. Миний охин мордоо хаанаас олоод ирвэ гэж асуув. Нэг хүн аваад ирж явна. Ямар хүн бэ? Адуучин залуу. Гэтэл нөгөө өвгөн ярианд оролцож намхан бор хүү юу гэж асуув. Тийм ээ. Болжмор хүү байх нь гэв. Аав нь хаанхын хүү вэ гэхэд хойд сумын адуучаа. Яагав. Нөгөө алтхан медальт. Энэ дотор хийж яваа юм гэнэ билээ. Тэр хүү юу? Сайн адуучин гэж амтай бүхэн шагшрах юм байна шүү. Гэхэд нөгөө өвгөн нь сайн хаа газрын адуучин малын ирэлчин тэр хүүгэл ирж явах юм байна шүү дээ. Түүнийг олж уулзвал ирлээг үзэхэн тэр. Би ч бас уулзах гэж л явна. Батыг магтуулж байхыг сонсхон Сарангийн чихэнд зөөлөн авч сэтгэлд нь нэг л эвгүй байв. Тэгээд гадаагарт майхныхаа янцав. 2 өвгөн дүнгэнтэл ярилцсан сонсогдно. Нэр нь Болжмор гэв. Хэм ч билээ өөр л нэртэй ямдаг. Хойд сумынхан хөгшин залуугүй л Болжмор гэцгээдэг юм. Үүр цүүрээр уул нуруу дамжаад л. Хаан ямар зүстэй хичнээн адуу байгааг андахгүй. Түүнийгээ таарлцсан бүхэндээ хэлж тус хүргэж явдаг болохоор нь тийм нэр өгсөн болов уу да. Сэргэлэн ирдэ. Тэр хүү чол явна да. Одоо ч хүн хийснээрээ дүгнэгддэг сайхан цаг. Яриа юу байх вэ? Зарим нэг залуучууд сургууль соёлын мөр хөөгөөд байх. Тэгээд л сурч бацаасан юмгүй сулбгархан дунд чирж ирчих айдал. Ажил дээрээ ч бас л дунд. Тийм ээ, тийм. Булчир хай шиг тийм юмнууд хаа нэг байх бололтой шүү. Нөгөө охин минь хаачваа. Ганцаардаад уйдаад байх шиг байна. Аргагүй. Оюутан хүн аргагүй.
Хоёр өвгний үгийг цааш нь сонсолгүй. Майхны арын ухаа өдө бодол дарагдан алхлаа. Сэтгэл нь нэг л хачин болон хямарчээ. Булчирхай шиг гэж аяархан шивгэнэв. Уулын нугад адуун сэрэг тархан бэлчээрлэж болжмор шувуу нисэн жиргэж байлаа. Тасам хар мортой бат хөх тэнгэрт нүүх сэмжин үлсийн цаана сүүмийн харагдаж байсан тэр тээх оргил эзэнгүй болсон харагдана. Бат жигүүрт хүлгээрээ дүүлэн оцсон шиг санагдана.